Намайг Сүхбаатарын ариун болтогддог Батлан Монголын их сургуулийн ерхий зэргийн командын зэрэг курстай анх суралцсан. 2014-өөс 2017 онд Оросын албаны улсын ерхий зэргийн академид суралцсан. Анх хүнд даруулын тусгай ороотод салаан зэрэгчээр 2005 оны 6 дугаар сард тэмлэгдэн ирж ажилласан. Салаан зэрэгчээс хүнд даруулын дарга ороотын зэрэгч галан тушаалыг 2014 он хүртэл албаасан байгаа. Харуул эргээд үндсэн ёслол буу харуул авах энэ команд гэдэг. Энэ командыг болохоор 100 гараараа бууны шумтгчийн дээр байх ёстой. За энэ бууны аваа харуул Зэриалав гişийн тухнаас 4 уруу зайтай юм байт юм аа. За хүнд таруулыг бэлтгэх бол энэ зүгээр энэ Зэриал багшд буу бариад зогсноор бол үр гүйцэтгэв. Энэ нь болохоор олон цагийн дадлагаар хангагдаж байдаг юм аа. Хүндэт таруул гэдэг бол төрийн одоо нүүр царай илэрхийлж байдаг. Айлд хүн зочлоход хүн өгтөж авдаг, түүнтэй мэдлэлттэй адилхан хамгийн дөрөнд өгтөж авдаг мэдлэлтэг бол яг төрийн хүнд таруул байдаг. Ер нь хүнд таруулын цэргүүд бол энэ жагсаалын талбай дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг. Мөн заавалчгүй жагсаалын бэлтгэлээс гадна одоо биеийн дайвар маш их чухал. Номхон зогсно гэдэг бол биеийн бүх булчин ажиллаж, чангалж байдаг. Одоо доотлол нь хагас цаг буу харуул авч зогсно гэдэг бол асар их биеийн бас энерги шаардсан юм ажиллаад учраас биеийн тамир бол маш чухал. За чиний мөр 10 мөрчийн идэвхтэй урагшаа ороод байна. Энэ хоёр мөр бол яг юм их зуух хэвээр. За биеийн ерөнхий пропозал үйл ажиллагааг урагшаага гизээ татаад ирүүгөө гэсэн байдал. За цэргийн алба хаах хугацаанд Монгол улсын нүүр царайг илэрхийлж энэ торгон жагсаалд жагсаж явна гэдэг бол цэрэг хүний хувьд бол үнэхээр бахархалтай юм алба байд юм аа.